манай уулзалтанд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Эдийн засаг бол байнгын мөчлөгтэй байдаг. Дараа нь одоо тодорхой арга хэмжээний дагуулгаар бодлого сайжраад юм босоод ирэхээр бол 15 оноос ч юм уу 16 оноос үл эдийн засгийн байдал сэргийлэх боломж байгаа. Үтцийн хямрал үнцгийг орж ирэх гэж Монгол шаардсан байна. Ингэх юм бол бид дэлхийн олон улсын хөдөлмөрийн хувийг өөрийн байр суурьтай болох юм аа. Ийм боломж ганц удаа байна. Бид нар юун дээр хойгоор яваад, юун дээр урдуур яваад байна. Тэрийг харж байгаа яаж эхлэх вэ гэдэг дээр илүү анхаарч хандуулах хэрэгтэй болоо. Энэ чиглэл рүү залуучууд бид нар өөрсдийнхөө салбар бүртээ дуу хоолойгоос хүрэх хэрэгтэй болов гэж бодож байна. За баярлалаа. Монголын овол улаагүйгээр ашиг тусмагүйгээр дэлхийн хямрал гэж одоо байхгүй шүү гэдэг ойлголтыг хэлсэн болгож авъя гэж бодож байна. Томхон хэмжээний ордыг олох магадлал бол нэгийг харьцах 1000 орчим байдаг. Тэгэхээр эффектийн нүдээр Монголын овол уурхайн Монголын нийгэм эдийн засаг одоо ямар шүү хөрвөж өгч байгаа хөтөж байгаа гэдэг талаас нь харж байвал ажиглаж явах зүгээр болов уу гэж байна. Америкийн эдийн засаг бол 2009 оноос хойш quantitative easing буюу тэр мөнгөний бодлогын цоошин арга хэрэгслийг гэж байсан. Германы эдийн засаг дангаараа Европын албаны эдийн засаг хичирж байгаа гэж хэлэх болно. Би юу гэж үзэж байгаа вэ? Манай аналистууд юу гэж үзэж байгаа вэ? Монгол банк мөнгөний бодлогыг дэвшлэх өсөх гэм шаардлага гарч магадгүй боллоо. Тэгэхээр тэр халаалагын одоо хүний тэтгэврийн одоо тэр хадгаламжт бол хэдэн төгрөг орж ирэх нь бол манай төсвийн одоо үйл ажиллагаанаас шууд хамаардаг юм байдал үүсчихэд байгаа. Зах зээлийн эдийн засгийн заавалгүй байдаг юм гэх юм бол засгийн газар ажиллаж хийж байгаа. Оюу толгой ямар ч байлаа гэсэн бид тэр 2000 хүнийг халах хэмжээнд хилцээрийг явуулж болохгүй. Бид нар ашигын чиглэл энэ бол ардчилгын хамгийн том сорилт одоо явагдаж байна. Чадах уу? Үгүй юу гэдэг асуултаас Монголын хувь заяа хамаарах гэдэг.